байна. Ингээд удаан хугацааны дараа тасарсны эцэст бид ингээд буцаад подкаст хийх боллоо. Тэгээд энэ удаагийн подкаст нь юугаараа ялгаатай вэ гэхээр бид одоо зочин авчирж байгаа. Тэгээд энэ удаагийн маань зочноор одоо Будапешт их сургуулийн техник технологи эдийн засгийн сургуулийн сурагч Тэргэл маань ирсэн байна. Ингээд хүрэлцээсэнд баярлалаа. За намайг урьж оролцсон зад маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр энэ удаагийн подкастууд юугаараа өөр вэ гэхээр бид нар харьцангуй тухайн хүнтэйгээ тулж ярилцсан. Тэгээд тухайн хүнтэйгээ ярилцсангаа одоо нэг юм ямар нэгэн асуудал шийдвэрлэх талаар ингээд өөрсдийнхөө үзэл бодлыг хамаагүй ингээд илэн далангүй ярилцсан. Тухайн хүний өнцгөөс юу вэ те. Тэгээд ер нь яг тийм сэдв рүү орохоос өмнө би юу яаж бодсон та. Тэргэлж болохоор өөр амар тийм миний мэдх юм бол тийм ямбаа хүн. Тэгээд тийм хүн бас өөр архитекторээр сурдаг байгаа. Тэгээд ийм асуудал байхгүй. Одоо жишээлбэл хүн болгоноос асуудаг ч чиний өдөр чинь одоо яаж эхэлдэг вэ гэдэг. Тэгээд тэргэлийн хувьд бол миний мэдх юм бол айгүй өргөмж эхэлдэг. Яа тэгэхээр амар их тусдаг, их дунддаг, айгүй гоё ингээд rotation-тэй ингээд тийм live rotation айгүй гоё байдаг. Daily rotation айгүй сайтай. Тэгээд одоо яг тэргэл яг өөрөө ингээд нэг өдөр яг яаж эхэлдэг тэрийг ингээд бид нарт хуваалцаач гэдэггүй. Тэр аяг сонирхол байгаа. Ер нь бол тайм менежмент яг зөв тохицуул сурахын тулд ёо daily routine буюу өдөр тутмын амьдралынхаа одоо цаг хугацааг зөв зохицуулж сурахыг хичээгээд ер нь бол 2019 оны 9 сард би нэг ном уншсахгүй юу. Тэгээд тэр Hal Elrod гэдэг хүний өглөөний гайхамшиг гэдэг номыг уншсан тийм. Монгол дээр орчуулсан захин Монголоос аваад тэгээд тэр номон дээр яг яаж өглөөс ирэх вэ гэдэг, яах гэж өглөөс ирэх вэ гэдэг талаар нэг бичээд байхгүй. Тэгээд би яг тохойд за өглөөс ирэх хэрэгтэй мана гэж бодсон байжгаад тэгээд ер нь за нэг өглөөний тухай нэг ном аваад уншчихъя гэж бодоод тэгээд яг тэр номоо авах бодоо уншаад тэгсэн чинь бүр амар таалагдаад тэгээд ер нь бол яг тохойос би бодож эхэлсэн. Хэрэв хүнд ямар нэгэн одоо шийдвэр чадахгүй байгаа асуудал байх юм бол тэрнтэй холбоотой ганц хэрэг ном уншчиход бол айгүй их юм тэр асуудлын талаар сурах юм байлаа. Би тэгээд яг энэ өглөө босох асуудал дээр энэ номыг уншаад тэгээд ер нь яах гэж өглөөс ирэх ёстой, яагаад өглөөс ирдэг, өглөөнийхөө тэр цагийг юунд зарцуулж чадах вэ гэдэг талаар айгүй ойлгож байна. Тэгээд тэр номыг уншчаад өглөөний цагийг ер нь өөртөө зарцуулах ёстой юм байна. Яг бол бид нар ингээ өдөржингөө амар загвар хичээлээ гээл ингээл явж идэг. Тэнгүүтээ яг бид нар яг хувийн хөгжлийн талаар яг юм хийх цаг болтгоо юм л да. Яг өглөө босоод жишээ турах гэж байгаа бол дасгал хийх цаг. Тэгээ нэг юм подкаст хийж байгаа бол подкастаа хийдэг ч юм уу. Эсвэл ингээ блог бичих гэж байгаа бол блогоо бичих тийм цаг өглөө гаргахын тулд өглөө ирсэж эхэлсэн. Тэгээд ер нь бол миний болохоор яг нэг жин хасах зорилготой. Тэгээ өглөө бош дасгал хийх. Тэгээ ном унших зорилготой өглөөс эхэлсэн. Тэгээ яг тэр хүний яг хэлснээр бүтэн яг сар яг тэр хүний дагаж мөрдөж байгаа. Тэгээ ер нь бол яг нэг эхний 7 хоног бүр амар хэцүү өглөөс чадахгүй яг өглөө яг 6 цагт sharp сэрнэдэг бол яг амар хэцүү юм. Яг л өмнөх шөнөд юу ч гэсэн байдаг шүү дээ. За тэгээд навигтан байгаа. Бүтэн өртөө өдөр аяга хавш. Тийм. Тэгэл яг 6 цагтаа л сэрч байгаа юм. Тэгээд эхний 7 хоног бүр амар хэцүү. Хоёр дахь нь бүр эхнийхаасаа хэцүү. Тэгээд 3 7 хоногоос яг би энэ өөрөө тасаад тэгээ өөрөө 6 цагт ингээ амархан сэрдэг бодлоо. Тэгээ яг сарын дараа бол 6 цагт яг сэрүүлэг дуурахаас өмнө сэрээд эхэлчихлээ. Ер нь ямар ч зүйл би дасцсан байсан шүү дээ. Ер нь бол яг сар л болт юм байна. Яг тиймэрхүү юм. Яг нэг дадлыг биелүүлэх сар л бол. Тэгэд орой яг хэдэн цагт дундаж чинь. Тэнгүүд орой яг 6 цагт ирсэн ч бол яг 10 гээл амар нойроод эхэлсэн байхгүй. Тэгээд ер нь бол 8 цагийг яг бүтэн нойр авахын тулд орой яг 10 гээл яг унтгаж хичээдэг. Гэтэ мэдээч яг өдөр алга 10-аас унтаж чадахгүй болохоор яг 11. За бүр хамгийн орой талах хэд 12 гэж унтдаг. Яг нийт шөнийн хугацаанд 8 цагийн нойр авах гэдэг яг өөрч хангалттай байгаа юм тий. Тэгээ яг би бодсоо 8-аас илүү унтчихаар бүр амар улам ядраад авсан. Яг усаа алдсан мэдрэмж төрөөд бүр яг ингэ дүүн гэх нэг юм тэр болсон. Яг хүмүүсээ ингэ бүр нозоорчлоо гэдэг бишээ. Тэр чинь усаа алдаад яг юм сонир болцсон гэдэг юм. Тэгээ би тэрийг одоо би бодохдоо би ч өөрөө буруу нэ хавраа. Би тэрийг бодохдоо гэсэн байхгүй. Одоо хүний нэг биологийн цагаар бодохдоо гэдэг. Чиний яснаар бол чиний яг хэлж байгаа чинь болохоор бид нар бага бахт нэг амар их тунцдаг шүү дээ. Аавч тийм дүүрэг болго одоо нойрон даа гэх. Тэгээ өглөөс ирэхэд бид нар зөв өглөөс ирчихдэг.
тэр яг ингээд зөв хөвшил тэр багасаа ингээд хөвсөөр аваад тийм хөвшилд орсон. Бидний биологийн цаг хугацаа. Тэгээ тэрнээс одоо бид нар одоо жишээлбэл би 10 цаг унтахтай байдлаа ч юм уу те байлаа гэж бодоход 12 хүрэх юм бол унтахгүй байх юм бол миний биологийн цаг юу алдагдаад би хэдий дараа нь 10 цаг гэхэд унтсан ч гэсэн миний нойр харахгүй болох шигээд би ядарах юм болсон юм шүү дээ. Тэгээ би яг тэгж ойлгосон баг. Тэгээд ер нь бол биологийн цаг яагаад хүмүүс яадаг ингээд тэрийг болсон. За ингээд маа тэрглээ ингээд өнөд ингээд заах ингээд нэг өдөр ингээд эхлүүлнэ шүү дээ. За яг чи 8 цаг унтлаа 10 цаг унтлаа өдөр 6 цаг гэлээ. За тэгтэл бид нар ч бас ингэ амьдралтай юм биш ээ. Байнга амьдрал тэгж явахгүй. Хичээл сургуультай үе байна. Мэдээж нойргоо онох өдрүүд байна. Тэр өдрүүдэд одоо чи одоо мэдээж хүн болсон ядарна ингэж яа. Тэнгүүд тэрийг энийг ч удаа залхуурна штэ хүн. Яг залхуурлаа яг тухайн моментод нь яг яаж өөрөө ингэж харгалдаг вэ гэдэг залхуурлаас гараад буцаад ингэ фокус хийх. Тийм. Яг би амар юм хоош нэгдэг юм басахгүй юу? Яг бүх юмыг хоошлуулах гэж хичээдэг. Тэгэл жоохон за энийг маргааш тавьчихъя гэл. Яг хүн өөрөө дэглэмэнд ороод эхлэхээр яг тэдэн бүгдээр давхар тасраа авчдаг юм л. Яг бид нар залхуурлаа хэв маяг болгочтой юм л. Одоо нэг залхуураас сурчих юм бол залхуураа л ингээл яваал гэдэг. Тэгээд залхуурлын хэв маяг суулгацсан. Нэг залхуурахгүй яваад ах юм бол аливаа юмыг ингээд дор нь хийдэг тийм сэтгэл зүй суучдаг юм л да. Тэгээ би бол яг анханасаа л яг юмаа дор нь хийж чаддаг байсан. Тэгээ яг өглөө 6 цагаас ирдэг болоод яг юм зөв хэм маяг өөртөө суулгаад байх юм бол тэр нь улам л суугаад идэг. Бид нар өөрсдөө ингээд нэг яг сургаад идэв санагдчих. Трейн хийгээд. Одоо жишээ нь би сахар идэхэ болоод аяг удаж байгаа байхгүй юу? Тэгээ сахар идэхэ болгоход анх амар хэцүү байсан. Тэгээ яг одоо идэхгүй байсаар агаад сахаргүй амьдраас урьдсан чи одоо сахар идэхээр таалагдах болсон. Яг нэг юм сайн юмд өөрийгөө ингээд сургах хэрэгтэй. Тэхийн тулд яг өөрөө л яг ингээд хичээл орох хэрэгтэй. Би яг ингээд ёстой юм ингээд. Тэгээ угаасаа яг эхлээд угаасаа ойлгомжтой хэцүү байна. Хүний бие чинь амар өөрчлөгдөх дуруу гэж байгаа байхгүй юу? Өөрчлөлт гэх юм бол хүний бие амар айдаг. Тэгэнгүүт яг хүний бие аль болох өөрчлөгдөхгүй байхыг хичээдэг. Тэгэнгүүт тархи нь болохоор өөрчлөё гэд биеэ давж чадах юм бол би энэ явандаа тасч чаддаг гэсэн. Энэ яг энэ чиний ярьсан саяны бүхний мотивашн одоо тэр амьдралын хууч 19 оны 9 сараас. Тий, яг 12 сар 9 сараас ном уншиж эхлүүлээд яг сар бол бүр яг ингээд тас яваал тэгэл юу суучдаг юм бэл. Тэгээд тийг суулсан. Тэгээд тэрээс өнөөдрийг хүрэхэд хүрэлт чинь ерхэд болсон сая одоо бид нарын өвчин зовлон болоод амарын квантиманкинд орсон шүү дээ. Тэгээд тэдний явах бас нөлөөсөн. Одоо жишээлбэл чи өглөө хичээлд явдаг юм бол хичээлд явах болгонгууд илүү жоохон хичээх гэсэн бодолд өгдөг ч юм уу. Тиймэрхүү юмнууд дээр жоох хэцүү байсан. Карантин юу яаж нөлөөлөв? Энэ рутинсэнд яг гой зохицсон эсвэл жоохон сул тал байсан уу? Тэг яг үнэхээр бол 9 сараас өдөр хүртэл өдөр болгон 6 цагтаа сэрээгүй. Тийм. Гэтэ ихэнх өдрүүдэд бол өглөө ирцэрдэг. Яг карантин бол эхлээд айгу юу байсан яагаад гэвэл яг мэдээч тэр чинь нэг хүний 6 цагт ирцээл 1 цаг дасгал хийгээд байцын цаг гарахтаа бэлддэг штэ. Тэгсэн чинь яг тийм байхгүй болсон бас дасгад нэг хэсэг амарчсан. Гэтэ би яг нэг өглөө ирцэрэхгүй болохоор өөрөө нэг бачимдаад байдаг байхгүй яа ингээл юмнаас хоцроол хийх стресс юмудаа алдчихлаа гэж сэтгэлд амар хэцүү. Тэгээд шагаад би бас яг найз залуудаа ингээ хэлэнгүүт чи яг нэг өдрийнхөө дэглэмийг алдсан болохоор чи ингээ жоох ууртаа гахаа гэж. Тэгээ ер нь бол яг дэглэмтэй байхаараа тэрэндээ жаргалтай байдаг болсон яг одоо л. Тэгээ илүү унтах юм бол нэг сэтгэл таагүй. Тэнтэй карантин үеэр бол яг тэгсэн. Тэгэл яг улам стресстэй захгүй. Тэгээд гэртээ байнга байгаал тэр дэглэмээ жоох алдах гад ирэхээр. Тэгээ буцаад дэглэмд орсон ч юм л. Тэгээд угаасаа бид нар чинь амар хичээлтэй болохоор тэгээд угаасаа гэртээ өдөржин хичээлээ саргалдаг. Одоо тэгээд одоо 9 сард бол бид нар энгийн хичээлд явдаг гэсэн шүү дээ. Одоо тэгсэн чинь сая ингээд бид нар онлайнаар хагас онлайн одоо баг бүгд онлайн болчихлоо. Яг энэ нөхцөл чиний өмнө яг хичээлд явдаг байсан амьдралын юм аяг чинь одоо чамд ингээд байхгүй байгаа шүү дээ. Тэг чаад буцаад тэр хэм хоёр руу ороход чи гэр хүлээж авах юм юу гэж бодсон. Би бас яагаад л яг бид нар ингээд гэрээсээ гарахгүй жаа гэрээсээ гардаг болчих юм уу те. Гадуур явахдаа зүгээр ингээд явдаг. Ямар ч одоо бид нар бол гэрээс гарахдаа ямар нэг шалтгаантай гараад байгаа шүү дээ. Өмнө нь бол бид нар ямар шалтгаангүй гардаг гэсэн шүү дээ. Тэгээ одоо ингээд шалтгаантай гараад. Тэгэхээр чин тэр чинь бас ингээд бид ямар нэг шалтгаантай гарахад бол тэр цаг зарцуулдаг болчихсон. Тэгэхээр чиний бидний амьдралын хэм аяг илүү бүр юм тайм менежментэнд ингээ орцсон байгаа. Одоо хичээлээ хийж байгаа хүмүүс өглөө босоод цайгаа цайнаас юу орно гэдэг
ийм сул юмнуудаа хаяад Мгм. бүр ингээд шахуу Харин юунд орцсон. Яг босоод компьютер дээр сууж болохоор голоор нь илдээ үнцэн юм гэсэн байна. Харин Тэгээд тийм тэрнээсээ ээ. буцаад ороход чамд юу нэг яаж нөлөөлнө гэж бодчих. Чи дахиад ийм бас нэг өөрийгөө тасгах нэг сарын курс мөс шиг юм Тий, яг болов. Яг тийм тасгалтын юм байна гэж бодож байна. яг тийм. Яг буцаад амьдралтаа орох юм бол нэг сар бол яг заах байх гэж бодчих. Тэгээ угаасаа одоо л яг үүндээ гэртээ сурчлаа штэ. Тий, Чи юм. сурч байна уу? Би бол одоо тэг гэрээсээ гарахаар тийм нэг юм жоохон тавгүй ч юм уу өдөрт нэг Харин- гадаа гарчгаад буцаад гэрлэг орбоо. Харин тийм би бас яг гарах дургу болоод байна. Бүр яг гэртээ л асаа. Гэрийн юм шиг л юм. Яг 3 сараас хойш өдөө хүртэл ч яг хагас жилээ гэртээ. Тэг хагас жил ер нь бол ингээд байлж штэ бид нар орчлоо штэ. Би бол яг ойрт хичээл гэснээс хойш 7 хоногт нэг удаа л гарч ирнэ. Нэг юм уу. Гэрээсээ. Тэгээ сагтуулах гэж л гарч байгаа байхгүй. Тэрнээс биш яг ерөөсөө гарахгүй. Тэг бүр ингээд зорж гарахгүй бол гарахгүй байвал гарахгүй байх гэдэг байгаа. Харин тэг яг гарах шалтгаан байхгүй байгаа. Тэг шалтгаан гаргаж ил гарахгүй бол тэр нь нөлөөдөд одоо чи хэлжсэн шүү дээ. Хүний амьдралд ингээд нэг юу эрүүл мэндэ юу ах гэсэн юм бол ингээд хүн өөрөө ингээд заавал ямар нэгэн байдал ингээд зорж иж хүртэн. Энэ шиг одоо бид нар гэртээ ингээд байгаад байгаа нэг бодлын сейвч гэсэн. Одоо ингээд байнга гэртээ байгаад бас нөгөө талаас хөдөлгөөн дутагдчих юм уу те. Харин тийм ээ. Жин илүү нэг одоо би бол жин нэмээд байгаа. Харин тийм ээ. Тэгээ аягүй болчиход байгаа. Тэгээ ингээд гэрээсээ гараад активити хийхэд бас жоох хэцүү. Чи хөнгөө үе тааруулаад яаж байна. Тэгэхээр ингээд энэ лайфстайл маань биднэрт гадаа гарахын тулд заавал нэг шалтгаан хэрэгтэй болчихсон гэдэг тийм болчиход байгаа юм шүү дээ. Яг тийм байдал бид нар ингээд одоо орж байгаа. Ялт зүйл хитрхи их гэртээ гадахаар бас аяга хөдөлгөөн амар муутай лээ. Өдөрт налхдаг тоогоо харахаар бүр амар цуг алхацсан юм чинь 5,000 ч бараг хүрэхгүй хаяа гэртээ байхад хэцүү. Чинь нэг өрөөнөөс нэг өрөөний хооронд л. Яг өдөр болгон гар тасгал хийхгүй бол болохгүй цаа. Өмнө нь яг нөө сургуулиуд байх чинь нөө алхаад тасгал хийждэг. Хаяа тасгал хийхэд хангалттай. Одоо болохоор яг өдөр болгон тасгал хийхгүй байлаа гэдэг. Ямар ч тэгж энерги шатаач чадахгүй гэртээ байгаа. Одоо тэгэл чинь одоо бас хажуугаар хичээлийн хажуугаар ажил хийж байгаа шүү дээ. Тийм. Ямар газар ч гэж яг өөрөө тайлбарлаа та. Би өнгөрсөн энэ жил шүү дээ. Юу амар уцаас өгч шүү. Энэ жилийн 7 сараас Graphisoft гэдэг архитекторийн софтвер гэдэг компанид ажиллаж эхэлсэн. Тэгээд BIM Expert Trainee гэдэг позишн дээр тийм ажиллаж байгаа. Тэгээд ажиллаж архикад програм дээр. Тийм. Тэгээ одоо тэнгууд юу яаж байгаа вэ? Одоо карантин чинь нэг талаараа бид нар давуу тал биш байгаа шүү дээ, тий. Одоо ингээд бид нар ингээд амьдралаа юм ялцлаа юм шиг. Тэгээ нөгөө талаараа чамд одоо гэрээсээ ажиллах юм уу тийм боломжид хэр боломжийг санагдав. Одоо чи зөв гэртээ суугаад хичээл хажуугаар ажил хийх боломж нь заавал очиж ажил хийгээд нөгөө хуваарьтай давхарлуулдаг шүү дээ. Энэ нь бол бидний хичээл хийхэд бол ингээд хуваарийнхаа дараа тийм цагийг гаргана. Одоо тэрнийхээ хажуугаар ингээд амжуулахад боломжийн болж байна уу? Ингээд ажил хийхэд илүү амар. Одоо тэр чинь бас ингээд ажил хийхээс бид нар орлого олж байгаа гэсэн шүү дээ. Тэр чинь бас энэ карантины талаар бид нар давуу тал болгож байна. Эсвэл үнэхээр болж чадахгүй болон хэцүү байгаад байна уу? Хүмүүстэй харьцахгүй байгаа болохоор сонирн байна уу? Чамд ямар мэдрэгч байна? Тийм, наач яг хоёулаа л. Яг үнэхээр бол бүр амар. Яг явах шаардлага байхгүй. Яг замдаа юусаа цаг зарцуулахгүй. Одоо жишээ нь манай кампус Graphisoft Park чинь хотын төвөөс цагийн татдаг байхгүй. Тэгээ хэрвээ би өдөрт наашаа цааш явах юм бол 2 цагийг зүгээр дэмий өрөх шаардлагатай бол. Тэгээд яг Graphisoft болохоор ажилчдаа итгээд тэр нэг гэрээс нь ажиллаж байгаа гэдэг чинь амар том юм байлаа шүү дээ. Хүмүүс чинь ажилчдаа итгэхгүй шууд офис руугаа ирмэргээд. Тэгэхгүй яг манай компани ажилчдаа итгээд та нар заа гэрээс ажиллаж чаднаа гэдэг гэрээс нь ажиллаж байгаа. Ер нь бид нарт надад бол амар. Ягаад гэвэл би ч одоо 35 гэртээдтэй 35 цаг хичээл үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ нэмэхэд би багтаа 20 цаг ажиллана. Тэгэхээр би яг 7-ны 55 цаг яг ингээд итгэвтэй яг юм үзээд ажиллаа сууж байгаа хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгэд чинь жирийн хүмүүс чинь 7-ны 40 цаг ажилласан шүү дээ. Тэгээд яг зарим хичээлээ лекцмэйхтэй онц хичээл биш ах юм аа шүү тэрэн дээр ажиллаа гэж байгаа юм чинь. Тэгээд тэр нь аюу амар. Ер нь давуу тал болж байгаа. Тийм надад бол яг давуу тал болж байгаа. Гэтэ нөгөө нэг би ажиллахаа газрын багийнхаа 5 хүнийг мэднэ өөр хүн мэдэхгүй ерөөсөө. Тэгээд тийм нөгөө тал нь болохоор communication нэг юм байна. Яг уг нь манай компани тэр манай дотоод culture тэр соёл нь аягүй гоё гэсэн. Хүмүүс хоорондоо аяа бие биенээ аяа гоё харцдаг. Дотор нь тэмцээн уралдаа байдаг болдог аягүй гоё л хэвчлээ. Би бол ямар ч компани соёл одоо хүртэл мэдрээгүй. Яг багийнхантайгаа л харцдаг болохоос биш яг тэнтэй ч харцаагүй. Гэтэ бас яг тэнтэй уулзах байхаар яг багийнхантайгаа тийм гоё уур амьсгал бүрдэхгүй байгаа юм жоохон хэрэгтэй.
нэг баг болохоор чинь дотроо нэг говь амсгалтай ажиж нэг ажил амар гоё явдаг шүү дээ. Тэгээ тийм юм ер нь огт байхгүй. Тэгээ багийнхантайгаа бүтнээр нэг ганц удаа л болсон. Би ч удаа ажил ороод одоо 3 сар болж байна. Тэгэхэд ч ганц удаа болж байгаа юм чинь. Тэгээ одоо за тэгвэл одоо ингээд чи ажиллаа хийж гин там нэгээд даваад л олох чинь тий. Тэгээ тэгэнгүүт л одоо жишээлбэл карантингүү ч юм уу тийм улсууд байсан шүү дээ Монгол зонгол. Монголд яг тийм ажил хийгээд хүмүүс бол ингээд ажилдаа хэсэг карантинлагдаад ингээд орсон. Тэнгүүд л би чамаас асуух гэдэг юм болохоор чи амар олон газар ажил хийж үзсэн шүү дээ. Одоо яг мэргэжлэр хийж биш, хүмүүсаарч биш. Газар амьдарч үзсэн. Тэнгүүд л одоо ингээд ялгаанууд нь чанд мэдэрч байна. Одоо жишээ нь багийн хамт олонны ялгаа ч юм уу, улсын өөрсдийнх нь ажиллах байр ч юм уу. Тэгэл юу нэг айгүй яг амар олон газар миний мэд бол амар олон газар ажилласан шүү дээ. Тий. Чинь Европын юм баг хэдэн орн ажилласан бэ? Тоолог манай. Гэтэ Европт бол төсөөснөөс бол их аялж хамжаагүй байгаа. Тэгэхээр яг аялахаас өмнө бол карантинд орцсон. Тий, уг нь бол яг одоо гоё аялж эхэлнэ гэсэн чинь. Гэтэ бас хөөрхий орноор орцсон. Ер нь их гол гэсэн том орнууд орцсон байх юм миний. Яг Франц, Швейцар, Итали үлдээсэн. Тийм тэгээд тэгэлцэн бас Америкт байжсэн тий. Америкт сурч ирсэн. Америкт сурч ирсэн. Тэгээд Японд бас 6 сар орчим амьдарч ирсэн. За тэгэхээр чи ерөнхийдөө 3 өөр төвд амьдраад үзсэн байна. Харин тийм байх тий. Тэгээд би чамаас гол асуух гэдэг 3 өөр төвд амьдрахад амьдралын хэм маяг тий. Чиний одоо юм байдаг юм маяг. Тэрний хувьд яг ямар ялгаа байсан бэ чам? Эхлээд яг амьдрахад. Сая одоо орчноос нь. Би яг жоохон бид нар чинь Европ гэл нэг амар сайн мэддэггүй. Яг Америк, Холливуд гэл те. Америк соёл бид нар арай их мэддэг байсан санагдах байхгүй. Одоо миний хувьд бол тэгээд ер нь Европ ихлэх хахад бол Европ бол төсөөснөөс хамаагүй гоё газар байсан лээ. Тэгээд Америк руу ихтэй би нэлээд багтаа байсан ба. Би чи яг 17 настай багтаа байсан. Тэгчээд тэнцээ очисон жилийн 18 хүрээд тэгэхээр 17-таа одоо яг очисон гэж бодохоор би ямар амар зоригтой байсан. Одоо яг гээд бодохоор ингээд амар байгаа байхгүй юу? Би одоо л яг дөнгөж том болж эхлэх гэж байна уу? Яг гэж байна гэж бодож байхад чинь 17-таа очисон тэгэхээр амар жоохон байсан. Тэгээ ер нь бол Европ бол миний очиж үзсэн бүх газраас хамгийн тайван айгуу стандарттай газар байсан да. Тэрний барилгын өндөр. Тэгээ хоол хүнсний эрүүл ахуй стандарт айгуу өндөр. Тэгэл ядаж кола нь хүртэл арай сахар багтай. Тэгээд Америкт би хүнсэнд нь бас яг илтгэж чаддгүй байхгүй юу? Амар нэг маханд нь даавар fertilizer нэг амьттай яахын тулд юм уу тарьж бодсноос тарьж байна. Тийм яг уусаад ирдэг байхгүй юу? Европт бол тийм байхгүй шүү дээ. Бүх юм нь өндөр стандарттай. Тэгээд надад тэр нь аим тал. Тэгээд яг ч юм уужим Европ манайх тайван тий. Ер нь надад яг бас бодогдсон болохоор яг хүний нөгөө ихийг яг жинхэнэ дээдлсэн газар юм одоо Европ байна. Харин тийм би бас яг тэгж бодоод байгаа. Одоо жишээ нь тэр тэнгэр харах нийт одоо талбай гэх юм уу? Тэнгэр харах нийт percentage хувь тэрүүгээр нэг үзэж авах чинь Нью-Йорк аюу бага тэнгэр хардаг гинэ. Ингээл амар өндөр байх болохоор тэгсэн чи Европ бүр тэнгэр хардаг хэмжээ нь амар өрх байдаг гинэ. Яагаад гэвэл барилга нь амархан. Тэнгүүд тэр хүмүүсийн сэтгэл санаа нь аюу гоё байдаг гэж аахгүй. Тэгээ хүмүүстэй зориулаад тиймэрхүү юм. Тийм ер нь Европ яг таалагдсан болохоор нэг одоо ажил төрлийн үе юм ч юм уу би тийм түүхийн сайн мэдгүй яг одоо ингээ харахаар хүн суурьтай цивилизацийн одоо тийм юу үүссэн байгаа байхгүй юу? Харин яг хүндээ тулгуурсаа хүндээ зориулсан л хүн машин зам байлаа гэхэд тэр хүнээ дээд. Одоо жишээл энэ чинь бол ерөөсөө бид нар ингээд зам гарахыг завдах гад барыг бодож амжааг багт машин зогссон шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд гаргадаг. Тэг анх ирээд гайхсан чи монголчууд би барыг хулгаас илгээд тэр цаана байгаа машиныг ирж явах мараг айж гүйсмж гардаг гэсэн. Энд чинь ирсэн чи ингээд яг анхны яг сэтгэл нь шууд ингээд зам тавиулах гэхэд ингээд амар гоё юм байх яг тийм бодлоо төрсөн. Тэгтээ Монголд очиод зам гарахад амар хэцүү болтой. Тийм. Тэр би яг буцаад яг нэг жил болчиход яг буцахад чинь биш яг энтхийн төсөөлөл явж байгаа шүү дээ. Оо би ч тоо гэж ингээд манай Монголыг адилхан. Амьд бид зам гарна гэж. Тийм. Яг тэгээд очсон чинь яг нэг 7 хоног бол надад бас шокнд орхон амар болсон байна. Бүр тэр хамгийн амар зүйл нь тэр сигналын чимээ. Тэр сигналын чимээ бүр тийм чанга гэдэг би яг анх удаа л тэгж ойлгосон. Тийм Монгол амар санагдав. Амар энд бол би сигналын чимээ ер нь бол сонсдгүй шүү дээ. Сигнал яг яах гэж ашигладаг зүгээр нэг юм дохио мохион дээр л. Тийм. Өөрөө сигнал гэдэг шүү. Тэг ер нь бол сигнал холоос өнөхөдөө зайгаа барайл
Энийг хараад явчихдаг. Ер нь дөрөв талтай айгуу сайн гэх юм уу. Тэгээ манай хотод ч ерөөсөө амар төвжирдгүй юм л шүү. Тэгээ энд гайгүй. Америкт байдаг байхад бас нэг гүүрэн дээрээ төвжирэнгүүт бүр гатчихдаг ус. Бараг 3 цаг зогсдог. Яг бүр даашаа цаашаа болчихдог. Яг rush hour гэдэг нэг ажил тардаг бордог цаг дээрээ. Энд ч болохоор бүр яг таг зогссон юм бол юу сараагүй. Яг нэг хаяа нэг гэрлэн тохиом гон дэр юм байна даа. Ч гэсэн бид дээр яг ажил тардаг цагаар Граффит паркаас харьсан байхгүй юу. Тэгэл ер нь ингээл 20 минутын дотор амар хурд үргэлжлсэн. 20 хүрээгүй хаа. Зүгээр ингээд зогсохгүй явсаар галж. Би нэг юунд суугаад гэж. Амбулансан суугаад гэж. Тэр гэхдээ миний амьдралдаа суусан хамгийн хурдан такси шигсэн. Би ерөөсөө яг энэчээс одоо ийм тэр имлэг хүрэх газар байгаа шүү дээ. Чис би гэрээс гарах юм бол 20 минут явах. Би тийш 3 минут тавьчих. Трамваяар яваад тий одоо тий трамваяар явахад 20 минут болох газар. Би одоо гэрээсээ тэр хүртэл 3 минут явж байгаа. Юусоо тохиол асаагаал сум шиг тавьчихсан. Яжит амар чанга дуутай тий. Тэгэхээр дотор нэг мэддэг юм билээ. Тийм үү? Тий. Дотор сууч нөгөө гаднах ч юм мэддэхгүй. Тэгээ ингээд би надаа ингээд би нөгөө суудлын хүмүүсд байж байгаа тий. Тэр мөр нүрт нэг юм эргэлт мэдлэгтэн дээр юу байхгүй. Тийм. Зорчигчоо өвчтөнгөө яг ямар ч шаардлага байхгүй дотор нь аваад юм. Тэгээ ингээд юм хөдөлж мэдлэг би юус юм биш тийш ганхаж мааш хөдлөх яг тийм зориулт юмар хийсэн байна тий. Акустик хамгаалалтаа бол. Тэгээд бид нар амар тийм бардам авах юм шүү. Айхдаг. Энд тийм бас амар айлуу чанга дуудаа санагддаг шүү. Бүр яг хажуугаар явахаар чихвдүүд шүү. Юу ярьж явж байгаа хажуугаар өнгө хажуудлах юм сонсдог. Тийм амар чанга. Яг миний бол авч чихвдүүд тий хажуугаар явахаар. Тэгээд Японд руу бид настай дайвсан. Японд руу яг 19-т аваад тэгээд тэнцээ 20 үржсэн. Япон бол яг миний өссөн Америкт амьдарсан, Европт амьдарсан амьдралаас бүр яг эсрэг ертөнцийн юм санагдсан шүү дээ. Тийм. Ингээд яг 17-т одоо яваад Америк явсан шүү дээ. Тийм. Сан Франциско. Тийм. 2 жил байжгаад тэгээд Япон яваад тэгээд 1 жил байжгаад тэгээд хагас жил юм. Тэгээд шууд явсан юм уу? Тэгээд шууд наашаа ирсэн юм уу? Тийм. Монгол буцсан уу? Монгол буцаад 3 сар 100 байж байгаа тэгээд. Тэгээд яваад чис нэлээд болсон тийм. Тэгээд 2 жил болцоод Монгол яваад. Монгол явсан тийм. Тэгээд 2 жил болж өнгөрсөн жил яасан байхгүй юу? Японы амьдрал юугаар өөр юм? Бас Аз соёл шүү дээ. Энэ соёлууд яг Америк, Европт ч ойролцоо шүү дээ. Аз ч юм бол шал өөр соёлтой байдаг шүү дээ. Харин тийм. Би бол Японыг ингэж хэлмээр байна. Монголчин бас нэг өөрхөн нэг Европтэй Орос Морсын соёлтой шүү дээ. Японыг бүр яг экстрим зүүн өмнөд Аз юм санагдчих шүү дээ. Бүр яг экстрим зүүнний соёл гэдэг үзлээ. Яг ингээд нэг юм гендрийн тэг хүүсийн ялгаатай тэгэл яг юм эрэгтэй хүмүүстэй амар дэлж мэдлдэг. Тэгснээр гадуур бас амар тийм эвгүй хоцмос болохгүй амар би бинийг хүндэлдэг гэдэг юмтай. Тэг ер нь бол Япон соёл, Япон тэр чанар манар угаасаа гайхамшигтай штэ бид нар өдөр мэднэ. Гэхдээ надад тэр нийгэм нь бас нэг амар таалагдсан байна. Миний амьд газар чөлөөтэй бол нийгэм шүү. Яг одоо ингээл одоо дэлгүүр оронгот өдрийн цагаар дандаа ингээл эмэгтэй хүмүүс хүүхдүүдтэй явчихдаг байхгүй юу? Тэгээд орой морой ингээл гадуур аялж эмэгтэй дандаа нэг костюм хийж ахтай залуучууд ингээл явчихдаг. Амар их залуучуудтай. Тэгээ орой нэг хоол моолнд орж марах гэхлээр дандаа нэг залуучууд 3-4-өрөө таараас утсан пив гарал ингээл цагаан яриад суудаг байхгүй юу? Тэгээ ер нь бол тийм хүүсийн ялгаа амар ихтэй санагдсан. Тэгэл банк өдөр мөдөр ханандаа эмэгтэй хүмүүс. Тэгээ би нэг удаа яг хүнсээ авчаад гарч ирсэн байхгүй юу? Тэгээ нэг эмэгтэй 2 хүүхэдтэй, нэг хүүхэдтэй урд нь нэг хүүхэдтэй хойно дугуун дээрээ суулгаад тэгчээд бас уртлынхаа сагсанд ингээд хүнсээ цуглуулад хийчихэж байгаа байхгүй юу? Зин чи хажууд нь хөрн ингээд зүгээр дугуйтайгаа явж маа. Тэгээ би бүр яг тийм юм өөрөө харсан болохоор ямар сонир хяналгаагүй юм бэ гэж бодсон. Ийм сонин тий. Тэр яг нөө эцгийн эрэхт ясмас гэдгээс нь болт юм болоо. Тийм бүр яг тэр бүр яг эрэхтэй хүний яг соёлын юм шиг байна. Яг бүр анханасаа дээдлээд яг өсөөд тэгээд үндэстэн дамжаад ноцсон болохоор яг тийм сайн. Тэгээ нөө даргаа бас амар хүндэлдэг. Тийм Япон солонгосч юу нэг тийм юм. Даргаа гэж. Даргаа надад чинь гарын одоо өнөөдөр өдөр өө үгүй гэж хэлж болох
юм шиг үлээ. Заавал гаддаг, даргаад хүндэлдэг. Японочд чинь даргаасаа төрүүлж явж болохгүй ажилласан гэл. Энчээ бол яг нөгөө нэг дарга зэрэг чинь бүгдөө юм флат тэгшэн бүгдөө тэгш хэрэгтэй юм дэж дарга нь зааварчлан гэхдээ яг тэр хүмүүс чи яг адилхан гэж үздэг байхгүй. Тийм. Одоо нэг юу ийм ялгаал байна л да. Одоо жишээлбэл яг хөө мэдээж дарга хийж байгаа хүн бол тухайн ажлаас хавиг илүү мэдлэгтэй л байна шүү дээ. Энэ болохоор тухайн хүний хүндэлтэй мэдлэг цуурласан хүндлэл яваад байгаа байхгүй. Гэдгийг санагдаад байгаа надад тий. Чи одоо хоёулаа энэ өрөөнд сууж агаад тэгэхэд гуруулаа сууж хахад чи надаас илүү юм мэддэг бол би чам ингээд тий бага өдөрт гэж өгөх юм уу тий. Тийм их ингээд тийм мэдлэгтэн цуурлаа чи энийг чадна гэж. Тийм. Тэгэхэд одоо хичээлбэл солонгос юм уу юу очингууд жишээлбэл хоёр эмэгтэй суугаад нэг ихтэй суучих юм бол шууд эрэгтэй болох юм. Тийм. Тэгж болох тийм зүйл хандах. Хүүсийн юм айгуу байд юм. Надад айгуу тэгж анзаарчихсан. Тэгээд тааруухан тал нь бол нэг тийм жоохон. Тэгээд би бас яг ээж хаа дарахтай бит 3 гэд хоол идчихсэн байхгүй. Тэгээ мах шаартсан суужсэн чинь надад ингээд нөгөө нэг мах авчдаг юм өгөөд байхгүй. Би ойлгохгүй яасан юм бол гэсэн чинь адаар нөгөө шаруулж надаар үйлчлүүлэх гээд би нөгөө эмгтэй жоохон охин болохоор намайг үйлчлэхэд надад гэж байхгүй. Тэгэхэд чинь одоо манай гэр миний өссөн гэртэй манай найз залууч юм уу намайг одоо яаж халамжлав шал өөртөө Монгол залуучууд чинь тийм байхгүй шүү дээ. Ингэж хийж өгнө шүү дээ. Бид нар ч нөө эрхлээ сурсан гэсэн чинь жоохон эсрэгээрээ л юм байна. Тийм тэгэхээр хүүхдийн их нь бүр доор болчихсон шүү. Бүр үйлчлэх талтай байдаг. Тийм үйлчлэх. Гэтэ ээж нь илүү үйлчлэх юм шиг үлээ. Ээж нь одоо хүүхдүүдтэй оройн өдрийн хоол моолны бэлтгэж явуулдаг шүү дээ. Тэгээ тэр нь амар чухал. Тэгэл яг тэр гой хоол бэлтгэж явуулах юм бол тэр хүүхдийн халамж маламж нь тэр арга гэрийн халамж нь харагддаг юм. Тэгээ амар сүртэй яг нэг бидний бенто боx бэлтгэж гэж явуулдаг шүү дээ. Бидний нэг тоодгүй юмнуудыг хүртэл амар тоодог юм лээ шүү дээ. Монголчин бүрдүүл аягүй дажгүй байт юм шиг байна. Бид нар чи хаяад та нар хүүхэдтэй наатахын хийс та охин хүүхд нөгөө нэг цагаасараа тоогоо барьлаа гэх амар охин болохоор нь барьчлаа хүүхд болохоор нь барьчлаа гэж Японч бүр амар юм шүү дээ зүгээр. Танихгүй хүнд ингээд магшаарж өгнөд чи юм. Шал танихгүй гойж байгаа ч ингээд та мах хийдэг амар сайн. Монгол бол үнэхээр хүүсийн тал дээр бол үнэхээр л дээрээсээ хойш. Тэгин чи яг Чингис хаанаас ирсэн юм лээ. Сэховс тэр Монгол хаттын түүх нус төвчөөг ном дээр үсэн чинь Чингис хаан чинь би Чингис хааныг өмнө нь ойлгодог байхгүй тийм. Чингис хаан гэлтэй хүн болго монголчин хүн болго Чингис хаан гэлээ. Яагаад тэр хүнийг шүтэх ёстой гэдгийг ойлгодог байхгүй би. Тэгээ тэр номыг унсны дараа Чингис хаан чинь амар олон мундаг ухаантай юм гэжсэн юм шүү дээ. 13 дугаар зуунд эрэгтэй эмэгтэй хүмүүс бол арга билэг юм аа гэлсэн байхгүй. Тэгээ манай монголчууд энэ нүүдлийн соёлтой эрэгтэйчүүд нь дайнд явдаг, эмэгтэйчүүд нь гэрээ авч үлддэг. Тэгээ энэ хоёр хүн тэнцүү байж иж манай нүүдлийн соёл ингээд оршин тогтнох юм аа эрэгтэй эмэгтэй хүмүүс эрэгтэй юм байна гэд Чингис хаан хэлсэн. Тэгэхгүй 13 дугаар зуунд шүү дээ. Тэрнээсээ болоод монголчууд угаасаа л ингээд гарал үүсэл нэг эрэгтэй эмэгтэй нэг гайгүй эрэгтэй шүү дээ. Бус Азиудын орнуудад бол тийм 50 гэрэлж мэрлээ те. Тийм нэг гайгүй гэрэлж мэрлээ. Тэр нэг цалин малин ч гэсэн арай нэг гайгүй тийм Японууд бол цалингийн ялгаанууд арай гайгүй. Японд ч миний сонсч нь барыг эмгтэй хүнд ажил авах хэвчүүд юм шиг. Тэгээ ер нь тийм шүү лээ. Тэгээ бас хамгийн амар юм Японд царай харж амар ажилладаг ба. Йоо. Ямар амар юм те. Би яг ингээд хотын төвийн Zara авсан хгүй Японд Токиогийн хаанч ялаа. Тэгсэн чинь бүр яг ингээл жумпио байдаг штэ. Яг тэр шиг бордор усмстай амар өндөр костюм гэж захтыг залуучууд яваад тахгүй. Тэгэл би хотын төвөр ямар гой залуучууд явд юм бэ гэж нэг над дээр ирээл. Тийм ярьж байгаа Японоор би тэгэл би Япон хэлэхгүй English please гэсэн чинь амар англиар туслахаа ингээл хувц сонгох ч туслахаа гэхэлгүй. Тэгсэн чинь үйлчлэгч. Йоо. Бүр амар яг тэг бүгдөө тийм бурцгал өстэй өндөр залуучууд костюмтэй. Тийм хүмүүс байдаг юм шиг. Японч болсон шүү дээ. Царамтай эмгтэй болчихмоор бүрч болчихсон. Царамтай эмгтэй болчихсон. Гэтэ одоо жоохон сайжирч иж магадгүй гэж би бодож байна. Гэтэ тийм миний мэдхийн Япон руу ингээд миний таньдаг хүмүүс явна шүү дээ. Тэгээ Азийн орн руу хүмүүс их явахаараа цан очиж ингээд таг болчихдог. Амар чимээгүй. Яг тийм society тэр нийгэмд ч юм уу тасаач юм уу яг хичээл ажил юмшлээ. Тэнгүүл энэ арай гайвуу чөлөөтэй барууны орн руу явсан хүмүүс арай энэ задгаа
зураг бүрг нь ордог ч юм. Сулхмын амттай ингээд өөрийнхөө статус аягүй зүгээр гэдэг юм. Нээлттэй юм тийм. Сошиал амьдрал нь тийм амар харагддаг. Яг сошиалор дүгнэхэд гэж харагддаг. Тийм хүмүүс анзаардаг шүү. Тэгэхээр тэр яг очоод нийгэм амар нөлөөлт юм санагдаж байгаа. Тийм ба. Тийм ийм чимээгүй бас японочууд чинь тийм амар юм шоу оф биш шүү дээ. Юмаа үзүүлэх харуулах гайхуулах гэдэг хүн бас нэг биш шүү дээ. Гудамжаар нэг тэгж брендээ авц өмссөн хүмүүс нэг харагддаг Японд бол ихэнх нь Uniqlo-го өмсвөл амар даруухан цэвэрхэн хувцастай нэг юм харуулын үзлэг гэсэн хүмүүс их байдаг юм санагдав. Яг тэр Shibuya дээр солиод үзлэгтэй хувцастай хүмүүс байдаг болохоос тийм жоохон нуугдмал жоохон дарагдсан санагдав. Энд болохоор хувцаагаар болохоор би Азиудыг амар илүү гэж боддог ус аахгүй. Одоо тийм болсон юм шүү гоо. Тийм би одоо бүр харагдахаар Азиуд бүр амар хувцас тренд мөрийн ингээл дагаж байна. Тийм тэр нэг хятадын гудамжийн TikTok гэдэр гэл харах бүр ёо. Энд ч бас ингээд хаяа аялж байгаа Азиудыг харах амар. Тэгээ ингээд зүүлээд европчуудыг харахаар зүгээр нэг юм бодолт ямар ч хамаагүй ингээд бодолт өмсөөл, джинс өмсөөл, тэгэл нэг юм тэгээ хөвчлэн уулын готл өмсдөг юм тийм. Дана готл өмсдөг шүү дээ. Тийм, хөл дэвтэйхэн ч юм уу тийм. Одоо монголоор бажиг гэдэг чинь. Бажиг гэсэн. Юусе тийм амар оригинал пул мүз өмсдөг юм тийм гоё. Ер нь залуучууд амар өмсдөг. Гэхдээ тэр нь болохоор энэ орчинд одоо зах зээлд байгаа брэндүүдээр л өмснө. Тэгээд байгаа юм аа л өмснө. Тэгээс бүр ингээд гадааснаас бүр тийж захиж авчихсан. Тийм тийж бүр өмссөн те. Air Jordan Nike гэсэн. Тийм юусе харагддаг. Харагддаг шүү дээ. Яг нэг юм амар брэнд авсан хүмүүс бол Европ хүн би хараагүй. Гэхдээ нэг тийм цаанаасаа тийм хувцастай амар comfortable байгаа шаардаад. Тэгээд тэрэндээ нөгөө нэг өмсөн зүйлсэндээ анхаарах биш. Өөрийнхөө яг тэр тухайн моментээс нь авч байгаа мэдрэмжээрээ enjoy хийж байгаа тэр яг хувь хүнийхээ аз жаргал аягүй анхаарсан. Одоо энэсэндээ хувцал нь тэр хүнийг аз жаргалтай болгодог зүйл нэг нь бас биш байгаа даа. Ийм зүйлс хамааралтай биш болчиход байгаа. Милан эдэрт бас амар загварын тайцаг байдаг л гэдэг гудамж нь. Тийм Миланд амар байдаг. Тэр чинь юу штэ. Одоо ингээд Ром руу явна штэ. Тэгээ Ромд очиход тийм баг. Ромд бүр ингээд шал. Тэгснэ Миланд очиход бүр ингээд сондоо. Чи Милан орлоо. Би Милан оров. Гэтэ Милан орсон хүн хэлж байгаа байхгүй. Одоо Манайд Милан ороод. Тэгээ дараа нь хата зураг амарсан байхгүй. Тэгс чи ингээд би Миланд очиод тийм байсан. Бүр ингээд брэнд бүр ингээд зурган дээр л байдаг залуучууд ингээд явж моддаг гэж байгаа байхгүй. Тэгээд Ромд нэрсэн чинь юу вэ гээд бүгд залуучууд айдчуул гэсэн. Тэгэхээр яг тэр нэг тухайн онцлог нь яг тэгээд бүрдсэн болохоор тэгээд тэр нэг чинь өөртөө фэшний тийм хатмаг гэдэг болохоор тэгээд яцсан юм. Европын ер нь хотууд чинь яг тэр хот нь бас ингээд тустай байр өөр юм чинь. Монголч Улаанбаатар байлаа гэж тойрол аймагуд руу за нэг иймэрхүү аймагуд байдаг дахиад тийм аймагуд байдаг шүү дээ. Тэгэд чинь энэ чинь хот аймаг сум болгоно бүр шал өөр гэсэн онцлогтой. Жижигхэн хотууд нь хүртэл хоорондоо амар ялгаатай. Хооронд өөр гэсэн онцлог нэгтэй. Манайх ийм юмараа илүү гэх. Тэр нь амар ил байдаг шүү дээ. Унгарын хүртэл бид нар нэг хотууд нэг сонирмжтэй тэгээ Будапештээс өөр хотууд. Тэгэд чинь тэр Токай орчим юмараа байхгүй тий. Амар бинотой. Тэнгүүт яг эгэр мэгэр гэлээ. Тэр өөрийн гэсэн онцлогтой газар бас амар сонирхолтой. Одоо жишээнд ганц нэг юу жишээ чинь нөгөө нэг жуулчтай амар очдог нэг сентент дээр. Тэчүүс энэ чинь хитэн гэсэн. 40 минут тавьчихсан. Тий. Тэгээ очиод тэр чинь уул нь бол бараг л Будапештийн нэгсэн шүү дээ. Тэгсэн хөтөө тэр цаанаа жижиг онцлог үүсгээд харин тий. Гадаа байдаг музей гэж нэрлэдэг гэсэн тэр хатагаа. Тий яг энэ байшин нь өөрөө музей юм аа гэдэг. Энэ байшныг гадаас нь харах юм бол музей гэсэн үг гэдэг. Тийм өөрсдөө тийм онцлогуудыг үүсгээд байна. Гэтэ миний бодлоор яг Аз одоо яг бүр ингээд хүч төрөмгөл авч байгаа санагдаж байна шүү дээ. Аз соёл, Аз фэшн, Аз дуу гэлтэй. K-pop тийм. Хувцлыг гарч ирж байна. Тэгснэ одоо хятад солонгос бодч бүр амар гинцэг болчихлоо шүү дээ. Тэгээ ер нь бол одоо яг юм Азуудын юм ирэн ирээд байгаа ч юм санагдаад байгаа шүү дээ. Тэндээс нэг Монгол жоо орцог ороо авчихсан тийм. Монголны дунд нь ороо авчихсан л гэж боддтой юу. Яа ингээд Азуудыг илүү одоо сонирхдаг болж эхэлж байгаа юм шиг санагдаад байна. Тэнгүүд одоо ингээд Азууд томорж байна. Заримдаа Америкчууд эдийн засгийн томорж. Тэгээд Америкт сайд эдийн засаг унжлаа шүү дээ. Тийм. Долоо унж авлаа. Одоо буцаад бас хараагаа элекшн гэж. Бас элекшн бол хин гарсны нэг нь гарсны дараа гэдэг дэсэн дээрээс явах.
Тэгээд юу бол тэгээ харахаар Европын холбоо миний харахаар ингээд экстент ингээд байгаад кост юу ч болсон ингээд яг тэнцвэртэй яг нэг юм ранк алдахгүй, ранк доошлохгүй, нэг захичихгүй, дундаас дээгүүр хавцаанаа яваад. Тэгээ дундаас тэгээд нэг юм позишн нэг алдчихгүй яваад. Тэгээ энэ дээрээс би боддоо Аз яагаад хүч төрөнгөл авах гэж байгаа гэхээр Аз амар аяла олон хүмүүс амьдардаг. Европ бодвол тийштэй уусаа амар хятад гээд болцоод амар. Тэгэнгүүт тэгээ өдийг хугацаа хүртэл ягаад Аз яг Европ шиг тийм байж чадаагүй гэхээр би яг юм мэрэгсэн ч юм уу тийм нэг юмда профешнл болоход яг хэцүү болчиход байгаа. Энэ Европч бол өөрөө хүний эрх мэдээлэл юм тийм зарим нэгэн юм society нийгмийн тийм хүний халамж тийм янз бүрийн айгүй тийм профешнл тийм мэрэгжлийн болчиход шүү дээ мэрэгсэн. Тэнгүүл Аз ч бас тийм шүү дээ. Заримдаа хүний эрх нь өөрөө юмдад хятадд хэд ч юм өөрөө тийм паблик оюун орн шүү дээ. Тийм. Тэгээ өөр үзэл бодолтой усуд байдаг. Тэгэхээр би яг нэг профешнл юм л яг гэдэг. Тэнгүүл одоо миний дараагийн асуулт болохоор чиний амьдралдаа заяа харж исэн ч юм уу гээд мэдрэгч исэн нэг хүн хийж байгаа хамгийн unprofessional тийм мэрэгжлийн бус. Яг мэрэгжлийн хүн хийж байгаа мөртлөө тэр яг мэрэгжлийн харагдахгүй байгаа ч юм уу. Эсвэл тэр хүн яагаад чамд мэрэгжлийн биш харагдсан тийм экспириенсүүд байдгүй. Одоо миний экспириенс гэх юм бол юу авах байхгүй. Сайн авах байхгүй. Хотын даргаыг улсын яасан цогтой бүх ингээд бүлэг авч байгаа. Тэр бол unprofessional байгаа байхгүй. Мэргэжлийн бус. Тэр хүн чинь адаглаад хот төлөвлөлтөөр сурсан юм уу те? Тэрээр мэрэгсэн хүн ядахтай байх ёстой төсөөр боловсруулна. Гэсэн чинь ямар ч тийм боловсруулахгүй хүнийг тийм тоглож байгаа. Яг тийм хүн жишээнүүд ихэд амьдрал ерөнхийдөө таардаг. Тийм яг чиний жишээтэй яг адилхан тэр манай хот байгуулалтын яамны сайд ч одоо хүсний технологич суурь мэргэжилтэй шүү дээ. Тэгээд магадгүй яг тэр хүний ажлынхаа туршлага нь бол мундаг юм л та амар олон жил тэр яамны ажилласан туршлагатай. Гэхдээ яг сургуульд нь сууг байхгүй тийм. Яг тэр позишнд очих юу болчиход байгаа байхгүй. Тэгтээ одоо ингээд энэ асуултан дээр энэ хоёр ялгаа амар олон тацдаг. Одоо чинь Монгол аягүй тийм чим байдаг байхгүй. Чин та юугаар төгслөө, эдийн засгаар төгслөө. Нэг газар маркетинг менежер хийсэн ч юм уу. Эсвэл нэг газар тоглож хийсэн юм гэдэг. Эсвэл тис хөндлөн юугаас төгсчөөд тийм аймааш их байдаг шүү. Амар өөр мэргэжлэр төгсөнгүүтлээ тоогооч болсон хүмүүс байдаг байхгүй. Тэгээ тэгэнгүүт одоо жишээ энэ дээр юу ирэх гээд байгаа вэ? Яг цаасан дээр бичээд өгөөд сурсан диплом чинь чухал болчиход байна. Тэр чинь чам мэргэжний чинь баталгаа шүү дээ. Тэр мэргэжлийн баталгаа чухал болчиход байна. Эсвэл чиний ингээ амьдралдаа үзүүлсэн тэр одоо тэр яамд ажилласан шиг тийм олон туршлага олон ажил хийсэн. Дээрс нь суурь чөмний үнэлэхүү гэдэг болчиход байгаа. Тэр яг тэр үнэлгээ нь яг яаж явах хэрэгтэй бол чиний хувьд яг юу гэж бодож байна? Тэрний талаар. Тэгээ надад ч бас амар боддог байхгүй юу? Яг хоёулаа л амар байх хэрэгтэй гэж би боддог. Яг одоо би одоо тэгээ архитектораар сурч байна. Бид нар ч бас хот төлөвлөлт дээр үзэн штэ. Тэгэнгүүт яг яаж ч жирийн хүн яг юм онлайн юм бас сурахад амар хэцүү байна гэж бас бодож байгаа байхгүй тий. Бид нар чинь дизайн хичээл дээр энэ хотыг яаж төлөвлөх үү те гэдэг яг бүх юмны холбоо уялдаа бүх юмнууд ингээл амар нарийн ширүүстэй штэ. Тэгэл тэгж яхад чинь бас яг тийм онлайн юмыг сурж дан туршлагаар олж байгаа юм л тэр хүний ингээд туршлага нь чинь Монголын туршлага байх юм тий. Яг тийм онл суур мэдлэг байхгүй байх юм бол яг тэр туршлагынхаа мэдлэгээр л явах юм болов. Тий, одоо жишээ нь туршлагаа ингээд авч үзэн штэ тийм. За чи ингээд нэг туршлагатай болно штэ. Юу ч мэдэхгүй байна штэ. Позишнд орчод ажил хийх гэдэгсэн чинь танд хүн замаар болчлаа. Тий, таньяа дадлаа нэг ажиллаа. Ямар бэлгэний юу байхгүй. Тэгэнгүүт л тийш ороод чи чинь өөрөө сурж байгаа штэ. Тэгээд сураад тэгээд тэр чинь сурахын тулд чи шууд ингээд мэддэг хүн чамд шууд хэлэхэд мэддэггүй чи хүлээж авч амар хэцүү штэ. Тийм штэ. Тэр чинь багшлан арга заах биш. Шууд заах энийг ингээд хийчих гэх. Тэр хүнийхээ мэдлэгийг л аавна штэ. Тий, аавна гэсэн үг штэ. Тэгэнгүүт л тэр чинь болохоор ингээд тухайн хүн маш их ихэд ингээд богино хугацаанд амар олон сурах шаардлага төгөлөө. Туршлага хөрөгдөв. Туршлагагүй ингээд одоо мэрэгшээгүй тийм хүн тэр хүнд юмд мэрэгшхийн тулд сургууль зураагүйгээр ажиллаж байгаа юм. Тийм асуудал үүсэж байгаа. Тэгэнгүүт тэгсний оронд тэрний онлайн мэдлэгтэй болоод
Сургууль мэрэгсчээд тэр ажилд орох юм бол илүү сайн болж байгаа. Тийм шүү дээ. Одоо жишээ нь бид нар дан яаж хот хөдөлгөх үү биш. Бид нар түүх үздэг тий. Барилгын тооцоол үздэг. Түүхэд чинь бид нар яагаад түүхийн өмнө чухал үнэтэй гэдэг одоо үзэж байгаа шүү дээ. Тэгэхэд чинь энэ түүхийн мэдлэг хүртэл амар хэрэгтэй. Тэснэтэй нэг барилгын тооцоол моцоол тий нэг юм үзэж байгаа ч гэсэн энэ мэдлэг нь бас дахиад тэр нэг хүнд мэрэгчлэн хэрэгтэй. Тэгээд бидний үзэж байгаа тийм амар олон төрлийн мэдлэгүүд одоо тэр суурьнд тий тэр хот төлөлтөд суурьнд авч штэ. Тэгэхгүй яа ингээл нэг юм зүгээр л нэг юм уншаал судлаал тэр шиг нэг ажилласан юм дээрээ нээсээ болоод байх болыг бас дутуул хийж бодчих. Яг мэдээж алien туршлага бол угаасаа яг амар чухал гэдэг шүү дээ угаасаа. Тийм тэр нь чухал. Гэхдээ тэр нь яг суурийг мэдлэг гэсэн амар чухал хаа. Яг мэдлэгтэй хүн гэдэг чинь амар өөр ээ шүү дээ. Нэг дээр хүмүүсээс яриадсан мэдлэг, мэдээлэл хоёр өөр гэдэг. Тэр бол угааж тодорхойлт. Мэдээлэл гэсэн зүгээр яг ямар нэгэн байдлаар хүнээс хүн дамжиж юм уу, цаашлахар ч юм уу тэгж дамжиж ирсэн юм. Мэдлэг чинь бол ямар нэгэн газар чи заавал яг мэдлэгтэй хүнээс нь авч байгаа шүү дээ. Тэнгүүд яг бид нар яг хүмүүс яг айгүй мэдээлэлтэй хүмүүс болчихжээ гэдэг байгаа шүү дээ. Мэдлэгтэй хүн зөөрсөн, мэдээлэлтэй хүн болсон. Тэгээ яг тэр сургуулаар яг тэрнээс яг мэдлэг болж байгаа юм лөө гэж бодчих. Гэтэл би бүхэн шууд талтын дараа харин тийм бас яг улс төрчдөг жишээ нэг мэдлэг нь амар чухал санагдах байхгүй юу? Нэг тэр юмаа яг суур мэдлэг нь ямар байна вэ? Дараа нь ажлын туршлага нь бас амар чухал. Тийм. Гэхдээ одоо тэр Монголд яг яагаад тийм болоод байгаа ганц би шалтгаан нь бол яг зүгээр яг ямар ч гадны хүн ороод харахад эхлээд хүн хараа шууд одоо тэр эдийн засгийн хэсэг авьяалаа гэж бодож хараад тэгэхээр тэр нэг гэдэг улсыг хөгжүүлж явж байгаа тэр хүмүүс шүү дээ тийм хурлын гишүүд тэдний яг юу харах байхгүй. Тэгээ мэдээж том улсуудын өндөр бас тэр улсыг хөгжүүлж явж байгаа хүмүүс зааш харангуутлаа одоо түүний боловсролч ямар нэгэн байдлыг харахад тэр хүн хөдөө аж ахуйн хүнсний технологи төгсчөөд соёлын яамд очиод ажиллах юм бол энэ яг юу болчих гэж бодно шүү дээ. Гэхдээ мэрэгдсэн хүн биш гэсэн. Мэрэгдсэн хүн биш. Тэгснээр тэр тэрхүү хүнсний технологи шиг төгссөн соёлын яамд очиод тэр болсон соёл нь ямар байх вэ гэж яг боддог. Яг тэрнтэй л адилхан шууд Монголд яг энэ ингээд ийм буруу томилгоноос болоод аль тэр чинь юусан намын эрхийг юм болчиход шүү дээ. Тийм проблемоос болоод миний нэг асуусан unprofessional гэдэг зүйлүүд амар олон зүйлүүд байна. Танил талаараа мэдгүй мөртөө тийш ороод ажилтаа болчихоо те. Амьдрал яг тэр хүмүүсийн буруу биш л яг тэр чинь өөрсдөө мэдээж ажил төрөл хийхин тулд нэг тийм хөө ингээд аргаар ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд миний сонсноор тэр Монголын тэр айгуу судалгаа багтаа байдаг гэж сонсон. Яг тэр эдрийн подкаст үзсэн чинь яг тэр инхойер эрхлэгчүүд тэр төсвөө томох хэрэгтэй болсон тэр судалгааныхаа багийг хансан гэх нэг тийм юм. Тэгээд ер нь нэг судалгааныхаа багийг авч үлдэв. Тэгээ ингээд ер нь шийдвэрүүд чинь дандаа судалгаан дээр авах хэрэгтэй шүү дээ. Нэг тийм тоо ингэж статистик ингэж юм. Тэгэхгүй зүгээр бараг ярьж байгаа л хэвчээ юм шиг юм. Тэгэхээр тэр яг мэрэгжлийн ажил дээр мэрэгсэн хүн байгаагүй бас болж тийм асуудал үүсэж байна. Би бол тэр мэрэгшил бол амар чухал гэж боддог. Тэгэл хүмүүс яг бодлого юм хэлэгчднээ твч яхад амар дуртай л сахгүй те яг хүн бараг Монголыг өөрчлөн энэ хүн цончин болдог байсан энэ 13 дугаар Монгол амар сүртэй юм байна. Надад бол яг ерөөсөө таалагдчих байгаа яг тэр хүний мэдлэг боловсрол юу лээ те. Тэр чинь бараг 10 жил төгссөн юм уу? Тий, 10 жилийн боловсролтой тэгээд их сургуулийн юмд бэкграунд байна. Тэгэхээр бид нарт яг юм ясны ус төрч хэрэгтэй байхгүй те. Яг нэг ус төрөөс сурцсан ч юм уу те. Бүр ингээ ус төрийг ингээ ойлгохдаг. Бүр ингээд түүх мөх бүх юм ингээд хамт судалсан. Бүр ясны тийм юм байна. Санагдаад байна. Тэгээд өөрөө одоо нийгэм чинь бас өөрөө амар өөрчлөлт байна л да. Мөнгөн бол бидний хичээлээ хий. Заавал сурвалж чи сайхан амьдрна гэдэг үл шүү дээ. Одоо л тийм байх болчихлоо шүү дээ. Тийм шүү дээ. Ютубер, блогер болчих юм бол юу сургууль зурж яахын зарим хүмүүс чинь баг чи сураад ирэхгүй бид нартай зөв тийм ажил хийн дээ. Залуучууд хөдөлгөе босъё. Яасан одоо юу гэдэг байгаа шүү дээ. Стокинг юм уу ч юм уу те би боддоо тэргээр бол хүн байх уу мэдээж тэр чинь хүний хуваараа хийх одоо тийм сул орлого байхгүй гэхдээ яг цаашдаа тэр чинь ойрын зорилго ойрын хитийн биш ойрын зам одоо мөнгө олох ч юм уу те санхугаа ингээд яах арга болчиход байгаа байхгүй гэхдээ хитийн зорилго харах юм бол ирээдүйд
хүн яасан ч мэрэгсэн байх юм бол мэрэгсэн юмараа л ажил хийж өөрийнхөө амьдралыг яг тэр нэг мэрэгшил гэдэг зүйл чинь өөрөөсөө юм өөрөө long term гэж байна. Урт хугацааны мэдлэг болчиход байгаа. Тэр стример влогер тэр юу нэг ч юм болохоор зүгээр залуу насныхаа хүчтэй ингээд чи гөгшөрчих юм бол чи мэрэгшил болоогүй тийм болчих юм бол юу болох юм бэ тий 40 настай хүн стриминг хийж болохгүй шүү дээ. Тэгвэл яг жиха unprofessional харагдах гэдэг байна. Тэгээ угаасаа бас тийм реалистик байх хэрэгтэй шүү дээ хүмүүс. Тэгээ хэдэн 100,000 хүмүүс стрим хийж байхад тэгэл нэг нь супер болдог ч юм уу тий. Тийм амар юм реалистикээр харах юм бол чиний айгуул чи ингээд стрим хийгээд од болох магадлал амар жоохон шүү дээ. Тэгэхэд яг тэр магадлалыг тооцоолоод бас реалистик байх хэрэгтэй. Хичнээн би ингээд яг өстой пашн те би мөрөөдлөө хөөж ингээл мэдээж орлож үзэх хэрэгтэй. Гэтэ бас давхар тийм бодиттой сэтгэх хэрэгтэй. Одоо ялч зарим хүмүүс бодлоо мэрэгшгүй тэгээ сургууль мургууллаас сурахгүй ч юм уу. Тиймэрхүү зүйлд аюу юм зөвлөмөр санагддаг. Тий, тэгээд хамгийн гол тэрийг ингэж түгэж байгаа хүмүүс бас амар байгаа. Яг зарим хүмүүс бол хэлтгүүл дээ би тэгээд өөр хөслөөр стрим биш. Тэгээд зарим нь бол тий өнөөгийн нэгэн тексттэй ч юм уу бити сурмаар сурвал байгаа хэрэггүй мэрэггүй гэдэг зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Ер нь бол гэхдээ ер нь бол хин юугаа хийгээ явж байгаа нь бол хамаагүй л дээ. Гэхдээ ер нь бол ийм амар өрсөлдөөнтэй нийгэм донд бол жоохон айтайхан явъя гэж бодох юм бол би бол аль болох нийгэм мэрэгчсэн л хүн болох хэрэгтэй гэж боддог шүү өөрийгөө ялцчихгүй. Тийм. Тэгээд архитектор сурсандаа бас аягүй баяртай байдаг. Угаасаа яг амархан зам биш шүү дээ. Тэгээ надад амар олон хүмүүс хэлжээс ахгүй надад ч хэцүү шүү. Маш олон шин чинь ойргүй байх болно. Амар хэцүү шүү гэл. Статистик хүртэлтэй архитектор оюутнууд хамгийн хичээл өгдөг гэл. Өдөр шөнөгүй суудаг. Гэтэ одоо баг бид нарт өдөр шөнө нөгөө нэг шүн суух нь хэцүү биш. Хугацаанаас өмнө олон хичээлээ амжуулах нь аягүй хэцүү болчиход байна те. Одоо жишээ нь нэг шүн суугаад маргааш нь зөвхөн нэг хичээл өгөхөөс бол хамаалал. Тэр чинь нэг шин суугаад 3 хичээлийн юм ингээд давхар хийх ч юм уу. Эсвэл амар урт хугацаанд ингээд богино хугацаанд амар хэцүү бидалтыг хийх хэрэгтэй ч юм уу. Тиймэрхүү амар олон челленж гарч ирээд нойргүй байх бол одоо юм эсвэл дасгал. Чи намайг сүүл хэдэн нойр басан гэж бодож байна. Чи юу? Тийм. Чи гайг баха. Кашта. Чи 3 хоног юу? Би сүүл нойргоо өнгөрсөн жилийн 19 оны 6 маргаас арчилсан. Юу ээ чи тэрээс бүгд бүтэн нойртой онц юм шүү. Би ер нь бол энэ жил бол нойргүй болгоно. Тэр тодорхой хэмжээнд нэг унтаал. Тодорхой хэмжээнд унтсан эсвэл яг бүтэн тогтмол унтсан уу? Ер нь тогтмол. Өстой 6 сарын дотор бол 1-2 удаа л нэг 5 цагийн нойр мөртөөс баг. Тэрнээс биш яг дандаа л 7 6-7. Тэгээ багтлаа гэхэд л 4 мөр. Тэгэл ялцчгүй тайм менежмент цаг зарцуул бүр амар сайжирсан миний. Тэрүүгээрээ бас аяга бахархаж байгаа. Тэг ялцчгүй юмыг эртнээс зохицуулж сурахаар ингээд чанар нь сайжирсан юм лээ. Тэгээд би яг өмнө нь юм хийж захтаа тулгаж хийчихээр би яг энэс би илүү сайн хийж чадах байсан да гэд 3 авдаг ч юм уу тэгдэгс ахгүй. Тэгээ одоо яг тултал нь хийгээд өгөхөр айгу тийм гоё юм лээ. Яг өөрийнхөө яг потенциалыг харж байгаа байхгүй юу? Яг тэр хийсэн зарцуулсан цагтаа яг үнэлэхтгүй зүйл жаасан. Угаасаа нэг 2 өдрийн дотор нэг юм халтурдаад авах юм бол тэгэл угаасаа 3 авах нь ойлгохтой шүү дээ. Тэгэхээр тэр чинь миний потенциал биш байгаа байхгүй юу? Тэгээ хамаагүй том потенциалтай мэдчихэж зөвхөн миний цагийн менежмент юм болохоор л би потенциалаа харуулж чадаагүй. Тэгэхээр чи яг юу гэсэн үг тий чи одоо архитекторын оюутан тий тэнгүүтлээ боломжтой байлээ. Хагас жил бүтэн ойргүй хоноогүй гэж байгаа байхгүй одоо ингээд шүн унтаагүй ингээд суугаагүй гэж байгаа. Бүтэн ойртой онсож байгаа. Building construction master бидний хамгийн хэцүү хичээлүүд нэг. Би тэнцээ дандаа нойргонд тусахгүй баг 2-3 өдөр тий. Тэгээд одоо би өнгөрсөн семестрийнхаа building construction хичээлийнхаа би 3 өдрийн өмнө дуустаас хаа. Тэгээд өөхийнхөө өмнө харснаа юм бичээд тэнгүүд үнэхээр амар цагаан багтаад тэгээд чанар нь сайжраад хэлдэг юм лээ. Тэгээд гол нь би тэрийг чинь илүү хурдан хийдэг болохоос илүү энэ нэг жоохон жоохноор
олон өдрийн турш хийж байгаа болж байгаа байхгүй юу? Яг наадах чинь би яг сайхан л сурч авч байгаа. Бид нар одоо өнөөдрийн хичээлийг аваад суuna гэхгүй. Би өнөөдрийн хичээлийг цаг юм уу? Цаг 2 цаг хичээе. Дараа нь энэ хичээлийнхаа нэг цаг хэсгээд ингээ хуваарлаа. Өдөрт бага цагаар олон хичээл хийвэл тэггүй заримдаа бас нэг хичээлийг ингээ нухад нэг өдөр суусгаас цалах эсвэл яг тэрэндээ ингээ ороодод өөр үзэгдлээс харахгүй яг тэр нэг юм энд баригдчаад ингээ суугаад толгой гашлаад ажиллаа болчихсон. Тэгээд нөө бүхтэйгөө суугаад харсан нуруу толгой өгдөг. Тэгээд яг тийм нягт тайм менежменттэй байх юм бол. Тэгээд өөртөө яг амрах цагаа гаргах хэрэгтэй. Бид нар одоо ингээд хоол идэх цаг гаргаад ажиллах цаг, хичээл хийх цаг гаргадаг ч гэсэн өөрийнхөө амрах тэр өөрийнхөө туртай юм хийх цаг өрөөсө гаргадаг шүү дээ. Бараг манай аав ээж ч гаргадаг, миний таньдаг хэн ч гэсэн өөртөө гаргадаг. Яг өөртөө цаг гаргах нэг зүйл Монголд байдаг. Харин тийм яг өөртөө гаргах нь болохоор зүгээр зургт үзүүлээд байх л та. Хамгийн яг гаргаж байгааг харж байгаа зүйл. Яг өөрийн хувь хүний хөгжлийн цаг гэдэг байхгүй зэрэг чинь. Тэгээд тэрийг өглөө 6 цагт зэрэг хичээлээс эхлэхээс 8 цаг хүртэл бүтэн 2 цагийг чи өөрийнхөө хөгжилд зарцуулаа гэж гаргаад байгаа байхгүй юу. Тэгэх юм бол тэр 2 цагийн дотор чи тэгээ 30 минут дасгал хийхэд бол хангалттай шүү дээ 30 минут. Тэнгүүд дахиад цаг 30 цаана тэгээ юу юмэр ном хараал унш 30 минутаас хөөрөхөд байгаа юм шүү дээ. Тэгээ яг тэр хувийн тийм цаг гаргаж өгөөд тэгээд тэр цагнуудаа ингээд гоё нягт хөтлөөд хуваар гаргаад явахаар ер нь цагийн менежмент амар сайжирч юм л. Тэгэл мэдээж яг нэг өдрийн дотор болчихгүй зүйл те нэг сар мар жоохон зовж байгаа л. Тэгэл ялцчгүй л ингээд анх төлөвлөж эхэлж хахад энийг маргааш хийчих юм уу гэсэн бодлоо байгаад байдаг байхгүй юу. Тэгэл за ганцхан цаг юм чи хийцээ гэл. Тэгээ яг ойрд бас талхуурхаад ирэхээр яг гоё. За нэг гоё дуу сонсож байгаад хийчих гэхлээр амар гоё. За гоё Blackpink-ийн машин дуу гэсэн тэрийг сонсож байгаа тийм яг л. Яг тэгэл хийгээл ахаар яг ингээд хошин 50 гэдэг нэг батгад болчихсон юм л. За. Гэт хоёулын подкастаас нэлээд явсан байна. Тийм амар юм яриасаа маа урд өгчөөс тий. Би 30 минут талсан болов уу гэж бодсон чинь 54 минут талсан байна. Тэгээ ингээд миний урилгыг хүлээж аваад тэгээд миний подкастт орсон тэргэлдээ баярлалаа. Тэгээд энэ хүн маань өөрөө энэ амьд статистик болсон байна. Бүхэлдээ 6 сарын турш бүтэн нойртой хоног архитектор хичээдэг хийсэн гэдэг бол амар том статистикийн тийм тоо зүйлт байлаа. Ингээд энэ өдрөл ингээд урилгыг хүлээж аваад оролцсон танд баярлалаа. Таны ингээд тааш сурлаг болон ажилч өндрөөс өндөр амжилтыг хүсье. За ингээд баярлалаа. Бидний подкастыг сонсон та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Тэр баярлалаа. Баярлалаа.